Smart Art гэдэг нь диаграм загвар бөгөөд Word-ийн өмнөх хувилбарууд дээр байсан диаграм галерейг оролдог диаграмын загвар юм. Та Microsoft PowerPoint дээр Smart Art-ыг хэрэглэж үзсэн байх юм. PowerPoint дээр байгаа бүх Smart Art-ууд Word дээр бас байдаг. Дэлгэцээр хянсан эсвэл хэвлсэн баримтууд дээр Smart Art-ыг хэрэглэж болдог. Эхлээд курсороо Smart Art оруулах газараас сонгож байрлуулна. Insert руу ороод Smart Art дээр дарна. Ингээд Smart Art-ын график сонгох цонх нээгдэнэ. Английн жагсаалт байгаа. Зарим Smart Art нь нэг төрлөөс чих байгаа. Жагсаалтыг илтгэх маш олон арга бий гэсэн үг. Тайлбарыг уншиж болно. Тухайлбал маш их хэмжээний текстэнд хэрэглэнэ гэсэн тайлбар байгаа. Тайлбаруудыг уншихад илүүдэхгүй. Их хэмжээний тексттэй бүлэг мэдээлэлд ашиглаж болно гэсэн тайлбар байна. Өөрөөр бол тэмдэгтээр эхэлсэн жагсаалтанд хэрэглэж болно гэсэн үг. Эсвэл босоо чеврон жагсаалтанд хэрэглэж болно. Үйл явцыг нь харцгаая. 1 дугаар алхам, 2 дугаар алхам, 3 дугаар алхам гэх мэтлэн цикл гэж байна. Давтамжтай зүйлүүдийг хэлж байна. Шатлал гэж бас байна. Байгууллагын схемийг үгээр хийж болно. Харилцан уялдаатай схемд шатлалтай схем ашиглаж болно. Matrix diagrams гэж байна. Пирамидууд байна. Галерей дүүрэн Smart Art-ууд байна. Жагсаалтуудаас зарим нь сонгож төвөрлсөн категориуд байгаа. Би үргэлжилсэн хар процессд Smart Art сонголоо. Огтээр дарж баталгаажуулъя. Цонхонд байсан өнгөнүүдээс өөр байгааг анзаарсан байх. Энэ нь тим дээр үндэслэж сонгогдсон өнгө байгаа юм. Хүрээнд дээр нь дараад хэмжээг нь өөрчилж болно. Хайрцаг дотор курсороо дараад текст бичиж оруулж болно. Текстийн багцыг нээж гаргаж ирээд текстээ бичиж болно. За ингээд бүх текстээ бичихлээ. X дээр дараад сонгохыг хай. Ингээд Smart Art дээр текст байрлуулчихлаа. Жохон өөр болгочих юм. Одоо Smart Art-а илүү сонирхолтой болгоё. Өнгийг өөрчилж болно. Загварыг өөрчилж болно. Галерейгаас өөр өнгөнүүд сонгоё. Өөр өнгөний бүрдэлтэй байвал илүү тод аятайхан харагддаг. Тухайлбал энд 5 өнгө байна. Улаан, ногоон, нил ягаан, номын цэнхэр, улбар шар өнгөнүүд байна. Нэг өнгөөр дагнахын оронд олон өөр өнгийг нэг дор хослуулбал илүү өнгөлөг байна. Загварууд нь эффектийг хамт хослуулсан байгаа. Текст ба зураг загварт оруулахад хэрэглэж байсан загварууд энд байгаа. Миний баримт ба баримтын эффект хослуулах загваруудыг энд гаргаад ирсэн байна. Сонирхол татах хэд хэдэн эффектүүд бий. Гэхдээ миний баримтанд тохирох эффектийг би сонголоо. Бүтээсэн Smart Art маань үнэхээр дажгүй харагдаж байна. Үйл явцын дарааллыг Smart Art ашиглаж илэрхийлж чадлаа. Эдгээрийг 5 параграфт бичиж текст уншиж байснаас ингээд хийчихвэл илүү сонирхолтой харагддаг. Smart Art дотор текст бичсэн л дээ. Гэхдээ график аргаар уншигчдын анхаарлыг татах боломжтой. Энэ Smart Art-ыг өөрчлөмөр байвал өөрчилж болно. Их амархан. Smart Art-а бүхэлд нь идэвхжүүлнэ. Тэгэд өөр зураглал сонгоно. Хэд хэдэн хэсэг хуваагдсан буюу үежилсэн Smart Art сонгож болно. Эсвэл үйл явцыг алхамаар бичиж болох Smart Art байна. Эдгээрээс тохирох Smart Art-а сонгох хэрэгтэй. Хэрвээ хүсвэл текстэнд тохирохгүй Smart Art-ч сонгож болно. Жишээлбэл энэ Smart Art дээр жишээ татъя л да. 5 алхамтай текст бичнэ. Гэтэл энэ Smart Art дээр 3 хөдөлгүүрийн дүрстэй диаграм байна. Энд 3 алхам бичих боломжтой. Бичигдээгүй үлдсэн 2 текст маань энд улаан X тэмдэгтэй байгааг харж байгаа хаа. Энэ 2 текст миний сонгосон диаграмд багтах боломжгүй гэсэн үг. Тавуулан нь багтах диаграм сонгоё. Блок схем байна. Дугуй хэлбэртэй схем бас байна. Хамгийн чухал зүйл бол мэдээлэлтэйгээ нийцэх сонирхолтой диаграм сонгох хэрэгтэй. Та диаграм дээр зураг
хавсаргаж оруулж болно. Layout руу ороод өөрийг сонгож болно. Тухайлбал ийм босоо зураглалтай жагсаалт сонгож болно. Үүнийг сонгвол ингэж харагдана. Эсвэл дөрвөлжин зураг сонгож болно. Үгүй бол блокн зураг сонгож болно. Би босоо зургийн жагсаалтайг нь сонголоо. Ок дээр даръя. Одоо харахаар 5 блоктой болсон байна. Блок тус бүр өөр өөрийн зурагтай. Энд дарж болно. Эсвэл энд ч дарж болно. Товшиж дараад зураг сонгож оруулах боломжтой. Дараагийн блок дотор эхний зурагтай төстэй зураг оруулъя. Товшиж дарна. Зургийг оруулахдаа бага зэрэг унших болно. Дараагийн блокт зураг оруулъя. Энэ мэтлэн блок тус бүрийн текстэн тохирох зургийг сонгож оруулж болдог юм а. Текстийг зурагтай хослуулж диаграм хийх нь үнэхээр төгс шийдэл. Хэрвээ баримтанд зураг орсон бол тэрхүү зургийг жижиг болгож Smart Art-д оруулах боломжтой. Баримтанд зураг оруулахдаа Insert Picture дээр дарж команд өгдөг. Тэгээд үндсэн тохиргоотой буюу тексттэй нэг игнэнд зэрэгцэж зураг маань гарч ирдэг. Хэрвээ зургийг текстээр хүрээлүүлээгүй бол зургийг зөвхөн нэг нэгээр нь сонгох шаардлагатай. Тиймээс бүх зургийг текстээр хүрээлүүлсэн эсгээ шалгах хэрэгтэй. Эхний зургаас сонгоод Ctrl товч дээр дараастай 2 дахь зургийг сонгож идэвхжүүлье. Энэ үед Picture Tools гарч ирсэн байх болно. Давхар Smart Art-ын хэрэглүүр рүү орж бас болно. Зургаа сонгочход Smart Art-ын диаграм дээр байрлуулж болно. Smart Art-ын диаграмын сонголтуудаас өөр сонголт руу ороход зураг маань өөрчлөгдөж байгааг анзаараарай. Зарим нь зурагтаа маань тохирч харин зарим нь зохиохгүй байна. Текст оруулах боломжтой Smart Art-ууд байна. Мугүй шүү. Над харин энд таалагдж байна. Зургууд маань энд байна. Одоо текстээ бичиж оруулъя. Текст бичих цонхыг харж байгаа. 2 зургийн тайлбар текстийг бичиж оруулъя. Өнгийг өөрчилж болно. Өөр эффектүүдийг хэлбэр аргаар оруулж болно. Баримтан дотор бэлэн байгаа зургийг жижиг хэмжээтэй болгоод Smart Art-ын диаграм болгох боломжтой. Smart Art-ын урьдчилан тохируулсан загварууд байгаа. Эсвэл өөрөө Smart Art үүсгэх боломжтой. Smart Art-ын загваруудаас хүснээ сонгож баримт руугаа оруулж болно. Office 2010-ын бүх Smart Art-ууд үнэхээр сонирхолтой. Бэлэн зургийг ашиглаж Smart Art болгох боломжтой. Шинэ зурагч оруулж болно. Нэмж текст оруулах боломжтой. Ганцхан зургийн загвар баримтын өнгө төрхийг өөр харагдуулах боломжтой. Хэрэглэх хэрэглүүрүүдэд мэддэг болчихсон хойно Smart Art-ыг ашиглахад маш хялбархан. Word 2010 программын Smart Art-ыг ашиглаж баримтын хэв загварыг өөрчилж үзээрэй. Баримт тань үнэхээр өвөрмөц харагдах болно.